За өглөөний мэнд үзэгчтэй. Үндэсний ус соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевиз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг бэлтгэн өргөж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг бид Хинтээ аймгийн Батноров сумын залуу малчин Жанчив нэмгэж айлаас бэлтгэн өргөхээр ирээд байна. Бид хүн урчин бас явсаар айлтаа ирээд хонсон. За тэгээд одоо бас айлын эзэдтэй үзэгч та бүхнийг танилцуулъя. Тэгээд одоо гадуур дотор одоо өдөр тутмынхаа ажлыг бас хамтдаа хийнэ. Тэгээд үзэгч бүхнийг айлдаа өрье. Айл эзэдтэй танилцуулъя. За гэрээ эзэдтэйгээ үзэгч бүхнийг танилцуулъя. Батноров сумын 1 дуурайгийн малчин Жанчив нэм гэж залууг ирсэн. За сайхан үлдэж байна уу та бүхэн маань? Сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. За сөрөг мэнд байна уу? Даггүй сайхан. Сайхан жил гарч байна даа жилч. За наа Жанчив сайхан. Гэр бүлээ сайхан танилцуулъя. Тий. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдэрдэг. Эхнэрээ маань ганц цэцэг гэдэг. За. Хүүгээ маань бэлгүүдээ гэдэг баг охины маань оюун бэлэг гэдэг. За. Ирээд 2020 онд тусдаа гараад тэгээд 5-6 жил. Тусдаа гараад 5-6 жил болж байна. За. За ах нутаг хаа маань. Би одоо нууршаа бэрхий уул гээд. За. Нөхөр шанаа үлдэж байгаа. За. Энэ жилд цасгүй шахуул байна да танаа. Өөртөө бараа. Жи бараг малын ундгүй шахуул байгаа юм шүү дээ. Малын ундгүй. Энэ хэзээ орсон цас уу? Энэ өдөө саяхан 21 хоногийн өмнө л жоохон орогттой боллоо шүү дээ. За. Тэрнээс өмнө зүгээр хараарал байв. Тэрнээс өмнө нь бараал байсан. За энэ хүчнийг айхтар одон медаль авчихна. Энэ одоо манай Жанчив медаль одоо. Тийм морины шургууны талууд. За. Адууч. Тэжээч юм. Одоо талын төмөн адуу тэмцээнд орж исэн медалууд байна шүү дээ. Одоо энэ синхронос талын төмөн адуу гэх шиг байна. Тэр. Энэ инжилийн талын юм аа. За. Тэр болохоор актн үрэт. Актн үрэт. Тий. За. Мундаг адууч залуу шүү дээ. Энэ жилийн талын төмөн адууч одоо хаана болсон бэ? Энэ Батноровд ч болоод байдаг гэсэн тий? Тий, Батноровд болдог байсан. Энэ жил аймаг дээр 10 жил яваа гэдэг. Том наср том жиргуу наадам болсон шүү дээ. За. Энд ороод хэдгээр барь эзлээ? 3 дугаар барьсан. За. Хэдэл нэг харин тийм байна. Нүгээр ер нь ойрхон их шургуу тэмцэн болох уу? Бидний бас замд явж хахад машинтай уурга ачдсан хүмүүс их зүрх юм билий. Харин энэ жил цаг сайхан болохоор энэ шургуу мурга их болж байна дөө. Их болж байна тий. Одоо өдөр болгон шахууд одоо энэ дүү шургуу. За. Болж байна. Адуу малч бас сайхан тарга төвөрхтэй. Тийм тамиртай байгаа болохоор бас тийм одоо зутраагүй энэ жил намраараа сайхан ирд. Тэгэхээр шургуу мурга их л болж байгаа шүү гэнэ. За. За танаач ер нь удам залгасан адуучин байна уу? Тэгээд дээр үесэл гэдэл. Даал ургалдаг утамтай. За морь үйж гэнэ үү? Морь үйнаа. За энэ одоо өнгөрсөн жил яаж надав? Өнгөрсөн жил хойд авгуу сайхан натсан. Сумдал надав. Тэгээ сумдаа 2 зурх гэдэг. Бэрхийхээ 70 жилээ яваад тэр. Өнгөрсөн жилч нэрээ бэрхийн тэгшээ болсон баг тий. Бэрхийн тэгшээ болсон. Таваас ер нь залуудаа ер нь шаггүй адуучин байсан. Одоо хүүхдүүд ч бас мундаг адуучддаг шүү дээ. Тий, давгүй. За би ч нэх яг давгүй. Давгүй л цагаа нэг өөрийнхөө хэмжээнд гэж хэмжээнд хадмал өсгөөд сайхан тэгээд л явсан да. Гахалташ уургач яваагүй явцалт. За. Тэгээ манай адмал хүн сайхан уургач байсан. Манай нэг өвөө актер уургач байсан. Халтрын жигдсэн гэж. За. Манай адмал хүн засаг байлчир гэж одоо сайхан урдтай сайхан уургач тийм хүн байсан. Тэр талын бахад нэр гайгүй уургалаад л гэдэг. Бага. За. Надад ч энэ Батноров сумынхаа яг
уугуул байна уу? Яг унган болсон. Яг л унгуул тий. Яг унган засын гол гэдэг одоо манай анчаад. Яг энэ тэр явсан одоо манайх. Энэ тэгэл болсон. Зөв. За ингээд одоо өглөөний ажил бол эхэлсэн явж байна уу? Бид ч одоо шөнө ирээд бас нэг жоохон унтцсан болтой байна шүү дээ. Өглөөний ажил эхэлж үү? Тэгээ гаргаад л гарна да. За хамгийн түрүүнд ямар ажил амжуулахаар байна? Тэгээ азар гүнүүдээ гаргаж услана. Тэгээд азар цэвэрлэн, гадуур хөхөр адуунтаа услана гэдэг. Энэ жил бас асуун соохгүй бараан болохоор тэгээд адуу хөхөр гадаах гэдэм бол маань хурдгаар байна да. Амнаас болохоор ер нь тэгэл өдрө болгонд усалж Тэр байна. бол ус та. Манайх ч гэсэн одоо нурд нэг хотготой тэгээд өдөр алга ходог дайр л байдаг ажил та. Гадуур ер нь ямар мал байна? Гадуур одоо төжээлийн одоо адуу хөхөр байна да. Адуу хөхөр манай хөхөр болохоор уулруугаа уулахаар орчдөг. Адуу болохоор тэгээд нараараа баруугаар зүүндээ огордог гэдэг. Гаднаа нь хэдэн тэжээлийн бюро хэдэн тэжээлийн адуутай айл үлчиж чинь даа нэг бол. Зөв. Баг малнаас. Агмалаа намар сарун сар зүүн чин дорон тайм руу Цагаан аваа. цагаан дорон таймгийн цагаан уус руу тийш нь гарах чадаг байгаа хань. Зөв. Одоо энд бол зөвхөн бодтой байгаа юм шүү дээ, тийм ээ? Тоглох. За тэгээд гарч ажил төрлөө амжуулээд одоо гэрт удаа ярьж суугаад яах вэ, тийм ээ? Одоо эн чинь үд боллоо шүү дээ. Одоо гэрт ажил төрлөө амжуулж явахгүй бол. Мордо бариад ирсэн юм уу, тий? Тэ. Энэ жоохт ч бас морь унах гэдэг юм байна шүү дээ. Ясэ. Харин яг удаа мордох шинэ. Урах явахгүй. Аах. Янц сайхан урах ч нөө. Нэг зулхаатай. Зам халдраа. Лагаас одоо морь мал ослоо шүү дээ эрдмээ. Одоо эдрийг гаргаж услах уу? Тэ. Саяны гаддаг энэ чинь цэвэр юм уу? Тэ. Хаанаас оруулж саазрах вэ? Хаана хоочгийг лазрах. Энэ намраа авдаг. Зөв. Нэг энэ тэдний юм хөгшин хээлтэй гүнэдээ оруулж ирээд. Зөв. Энэ амар авсан бол энэ жил бол төлнө гарахгүй юм уу тий? Гарахгүй одоо энэ жил гүнэд өгье. Зөв. Одоохондоо гүү хураагагүй юм уу? Гүү хураагагүй одоо жоохон энэ хавраас л гүнэд өгөндөө. Зөв. Өдөө хол уяа. За. Хичнээн мордож иж байгаа юм. Энэ хэд байна? Тэгээд урд нь хэд 3 дуу үрээнд байгаа. Зөв. Тий. Энд чинь дандаа дааг сарваанууд байгаа юм байна шүү дээ. Тий, жоохон ядраад байгаа тонот. За одоо гэдгийг бүгдийг хөөж аваач услаа тэгээд бэлчээртэй гарч идэх. Тэндээсээ шууд. Тий, ингээд цааш нөгөөд явуулчихдаг. Зөв. Өвс мөс тавьж өгсөн юм уу? Өглөөд өгөхгүй юу? Өглөөд өгөхгүй. Зөв. Тэгээ ингээ өдөр бэлчээрээр явж бод ороо хүрээдийнх нь услаа тэгээд л Хотгоо дэш юм байна тий? одоо ердөө энэ цугаач тэр дөө. Нэг ашуугаа тийм. Ингээл одоо хатуу хүрээ услаад бэлчээртэй гарна да. За. Тэгээ ороохон мордоод азраггүй мөнүүдэд хашаад. Өвс тоосыг нөгөөд л тэгээд. Өдөр ингэж гаргачаа тэгээ сайхан бас одооныхоо бас масыг авчаад. Тэгээ хаяа завтаа бол нараар хатуу матуу урдуур хүрээ нэг хаалт тайлт явчаад амжихгүй ч тэгээ гэр зурхаа. Хаяа завгууд ийш чинь шургуун мургунд Шургундаа бол нэг зав гаргачаад байгаа. шургуудаа нэг зав гарчаад. Дуртай юм чинь тэгэл яаж хийж гадал. Тий. Дуртай юмд л хүн тэгэл яаж игээл зав гаргана л да. Тэнгэрийн муухай зохой хайхрахгүй.
хамаг босч хамаа дуртай юм да. Зэ. Энд тэгээ яадаг юм дан зүгээр тийм бооцоотой шургуу явчихдаг юм уу? Тэгээд л янз янзын ширгуу. Энэ жил бас хандивын ширгуу их боллоо. Зэ. 3 4 хандивын ширгуу болов. Хандив гэдэг нь бооцоо цугласан бооцоогоо хүнд хандивуулчих юм уу? Тий, цугласан бооцоогоо хүндээ 100 хандивлаад. Тэгээ тэрээр их ойр дотных нь ах нар дүүнэр шүдэг юм уу, таньдаг найз нөхд нь адуугаар ивент итгээд. Зэ. Тэгээ 5 байр 6 байрда ихний 5 6 дадан адуу өгөөд. Тэгээ цугласан мөнгө 100% нөгөө эмчилгээний зардал. Зэ. Тийм билээ. Дандаа л ер нь бас энэ нутаг орныхоо бас нэгэмжлэгээний зардал мөнгө шаардлагатай хүмүүстэй өгд юм шүү, тий. Бас болж л шүү. Тэгэл бас өөрсдийнхөө чадах юмараа бас ингэж тусдсан болоод байж. Зарим ширгуунч бас мөнгө цаас хаваагаад одоо юу гэдгийг хонтой боломж гэдэг юм уу, ямаатай боломж гэдэг юм уу. Сая төгрөг шүдэг юм уу, 2 сая төгрөг шүдэг юм уу уралдуулаад. Тэгээд техникээ 5 хүнд мөнгө хаваагаад. Зэ. Тэгээд тийм хоны ямааны ширгуу бас хийж бас болоод байгаа юм. Зэ айл моторноос тэмэлж байна. Наад мутаас ч яснаа. Зачих гэж. Ингээ кагаа ич юм уу? Тий. Гадааг нь эдийн тэжид бирөөс тэд нар өрчин ирээгүй шүү дээ. Ирээгүй байна. Тий. За. Өдөөгөр унтсан байт. Сайхан хэрэг бид хинтээ болохоор ирэхгүй байна да. Тий. Өчтөг нь ууслаад өвсдөл гараа явуулсан. Өдөг өөр унтсан шүү дээ. Зэ. Энэ цэвэр адсан дүүд удмын ямар юм бэ? Тэгээд гэрчлэгээ тэр сая ирээгүй л байгаа. Ирээгүй байгаа. Одоо энэ дэмэн. Тэр мөсөн дээр ингээ яг галтарнаа юм. Энэ жоохон шороо цэцэхгүй. Тийм байна. Жоохон шороо цэцэхгүй болох юм. Энэ намар хүн зарна гээд. За. Тэгэхээр авсан. Зэ. Энэ Монгол орж ирээд удацсан адраг юм уу? Монголд орж 3 жил өдөр болчихж байгаа хаа. Зэ. Тэгвэл төлөм мөлнө гараад бараг уралдах болчихж байгаа юм шүү дээ. Тийм баг. Урд эзэндээ бол төлөв өгсөн дэлгөө. Тий, өгсөн. Ганц нэгэн төлнөд дээр бас айгу амжилт гаргасан юм шиг л. Зэ. Тий. Тойрч тэгвэл бас бог байхгүй. Бас нэг цөөн төрлийн малтай нэг бодлоо амар л байгаа юм тий. Тэр хүн хэдэн тэжээлийн энэ хэдэн одоо тэгээ хэдэн бюротод хийсэн. Энэ хэдэн хүн урдаасаа өөрсдөө дур мэдээ ирчээд одоо тэгээд. Энэгээр бюро тоглолтын өвс зүдэгчихгүй. Нөгөө хэдэн хүн айлгаад л өө ахаа шалах нь очив. Аавн дээр ч байгаа өхрөө. Тий, урдлаа. За гадуур нь яг усхойжуулаад баахан мөстрөө ижлаа даа. Нэг өдөр өштэй ороо усаагаад гарч ирсэн. Тэгээ баг уугаад байгаа юм байна. Нэг цангахгүй зарим нэг нь сонирхлын дагуу явж байгаа. Цангаагүй мөртлөө. Бүгдээрээ худгруу явшааныг очсон болохоос гэж байгаа шиг байна. Тий. Энэ нутаг дээр танаа худаж гин үү? Удаж гин. Танаа гайд болоод гарсан юм уу? Энэ ууч аав ээжийнх нь байсан уу? Аав ээж анх байсан. За. Тий. Энэ цагаангаа одоо 20 гарч чаагүй. Энэгүй юу? Тий. За. Өөрхий гарсан болгоно бүгд хордлогдгий. Өстө. Танаа унгано нөө? Манай унгонгүй. Мангартаа тэр медалуудын баг тэр медалтай мордны дэхтэй баг. За. Бүгд эндээс гардыг. Стасаага алтан савтаагүй байна да. Тий, энэ жил нэг цэвэртэй тавьдаг юм уу гэж бод. За нөхөн үч орох нь уу? Харин яахад энэ үтэр маа. Ер нь гүүчэнд хэдэн нас хүртлээ унгалах юм? Одоо сайн битгэхгүй. Энэ маань одоо баг 20 21 өдөр болж байгаа хоо энэ маань. Тэгээд ер нь нэг цаваардгүй шүү дээ. Энэ жил бас л хэлтэй.
Зөө. даагийн эрт намар эрт салгацсан. Өгшив гээд. Аа. Шүд мүдэд дээр хөргий багассан. Зөө. Энэ жил өвсөөр ирснийг жилгүй эрттэй жилд оруулсан дөө. 10 сарын 1-ээр оруулсан. Зөө. Цагаан тавиртаагаар нь оруулаад тэгээд жилийн нөгөөд. За энэ халиханд энийг төр зогсоох уу? За тэгье. Санийш ка асуулт. Давгүй юу чи гэсэн ш намайг сая. Чи өөрөө давгүй юу? Аа? Агуур. За. Юу гэдэг амжилт төсөй гэсэн. Юу гэсэн бэ? Амжилт төсөй гэдэг ш тасаа. Чи мөрөнд уралдсан юм уу? За ингээд шоргооны осод ирж ин да. Энэ зүүн энэ үү? Уур дараастай машин ирж. Аа тийм биш. Одоо энэ залуучууд ер нь болж өгвөл хаана уурга шургуу байна ер нь тэрэнд Тий одоо засал усаа үтсэн тэндээс тэр дөө хаана шамаг тохиол хаа өгөх. самаагүй гэдэг. За. Ой. Давгүй юу? Давгүй. Хавхыр ойрдос мөр унсангүй тийм ээ. Өөртөө мөрөмцгүй. Яагаад ойрд унахгүй Өөрд намар алхан мөрөм ундыг байхгүй юу? Аа за. Одоо намар алтыг чи мөрөм зодно шүү. Аа за. Өнөөдөр бол яахын зүгээр адуугаа авчирж ягаад нэг ойр зуурын бэлтгэл маягийн тийм шургуу ич юм уу? Тий хүмүүс ганц нэг аюулаад. Аа. Одоо эрдмэ чинь 4 настай лөө. Тий одоо маргааш 4 шүү дээ. Маргааш юм уу? Тий. 4 одоо тэгээд 4 жилийн дараа мөр унах юм да. Тий. Миний хөөс нодлон мөрөнд сурсан шүү дээ. Аа за. Тэгээд ойр зурх унаадлага. Тий одооноос мөр унаа сурч байгаа юм чи яг урдны мөр ундаг насн дээр бол ундаг болох юм байна да. Би надад тахтаа жоохон буу алла да. Тий. Чи дэвтэрт явахгүй. Явдаггүй шүү. Явдгүй юм уу? Дүүгэлтэй атны багтээ. Дүүгээ хардх юм бол тий. Оо за. Чи дүүгээ хараад аавч юу малтай явд юм уу? Оо яасан юм дгээ. Дүү нь одоо хэдэн настай? Дүү? Тий. Дүү насгүй. Оо насгүй. Дүү дугаар жилтэй. Дүү ямар жилтэй? Дүү юу? Тий. Дүү жил. Дуу жилтэй юм уу? Чи ямар жилтэй? Чи ямар жилтэй? Хулгун жил. Болгон жилтэй юм уу? Одоо төрсөдөр чинь болоход хэд хоног үлдсэн? Нэг. Нэг л хоног үлдсэн юм уу? Оо за. Маргааш тэгвэл төрсөдрөө тэмдэглэх юм биш тий? Оо за. Өдөд тэмдэл. Чи там болоод морь уух уу? Мөр үе Тийм үү? том болоод адуу бугалд шүү дээ. Адуу бугалдана. Үхэр бугалд шүү дээ. Үхэр бугалдана. Аа? Оо за. Өөрийгөө дашгүй. Ухамна. Бухыг вэвэр том болгоод бухыг нэг амгаад шүү дээ. Аа. Унтан татах юм уу? Аа. Зөө. Тэгвэл амар бяртаа болох юм байна тий? За энэ рүүгээ надад орно ди. За адуу аах нур. Адуу Тэр танаа дүүр хол явах уу? Хол явнаа. Хамгийн сүүлд хаанхын шургуулаар уу? Одоо эн чинь бид нар бол адуучин тэмцээн гэж яриа сурцсан. Энд эн чинь дандаа л шургуу бооцоо гэж ярих юм биш тий? Хамгийн сүүлд зүүн бүст очиод ирдэ шүү дээ. Үгүй тийм үү? Тий. Хаана усаа? Хол биндээ нутгацсан. Хаана? Биндээ нутгацсан. Оо за. Тэгээ тэнд зүүн бүсээ ордоч 6 дахь байранд орчод. Оо за. Уран ургач чинь гэсэн төрөлд уран ургач гэсэн шагнал авчид ирсэн дээ. За. Аваас тэгвэл орсон тэмцээн уралдаанаас ер нь хоосонгүй л байдаг. Тийм маа сумын 3 залуу явсан. Тэгээд 4 5 6-аар ирсэн. Оо зөө. Сумаас 3 үн л гэсэн ирдэ. Нэг сумаас. Нэг сумаас 3. За адуугаар харагдана уу? Байна тэр баруун хойгоор адуу харагдчихлаа. Байна уу? За. Тэгвэл нөгөө улсууд иргэн дөхүүлж байгаа цуглуулах уу? Тэгээ да. Тэ? Нөгөө морины ажил хийж байгаа улсууд маань хачваа. Харин тий харагдахгүй юм. Зөөрөө бараар орсон юм болоо. Энэ баруун цаад руу орсон болоо. Гэрлүүгөө төгсөн болоо. Харин ээ.
За мордоход тэгвэл. За тэгвэл урдээ доо. Мордъё доо тийм ээ. Эдмигийн гаранд харж байна ухаагүй юу? Давгүй юу? Айгу давгүй юу гэж ирдэг тийм. За дашуураа сайн барьж яваарайч. Энэ дашаан дээр энэ хаач юм тий. Тий, манайхан ингэж хаач хийдэг. Энэ ямар үсэг юм уу юу юм? Тэгээд ацаачл гэж сурдгийг. За. Ви одоо англи ви үсэг шиг юм шиг. Ингээд зөвлөсөн тэмдэг юм шиг тий. Тий. Одоо энэ жил бол хонио авчихгүй юу? Хонио автарнаа. Хавар дулаарахаар авчихгүй юу? Тий, одоо 3 сар 2 сарын өгсөөр 3 сарын ихээр одоо хонио автарнаа. Төлөхөөс өмнө. Тий, төлөөс нөө авторч хонио төллүүлнэ. Аа. Энэ л одоо дэлхийн шиг айхтар болох яваад гэдэл инжиж ирэн жоохон төлөвлөгөө Хаширлангуй байх. хаширлангуй ихтэй. Тэгээд адуу хөрөө аваад араас нь дариух явна өдөрж утсан тэгээд ий багч та юу гэж явах гэдэг. Одоо ийм байхаж одоо энэ утгаас хөдлөөд юу гэв. Тий. Ийм сайхан байхаж одоо мал гаднаж хонохгүй байх ч тий. Тий. Наад ч одоо хайрын сайхан өвс шүү ингээд Одоо гişиглээд мал идэхгүй болохоор тэгээд бюро мөрөө юунууд гадуур үнэ мал хэрэгүүлдэг тэгээд нэг гаргаад асахчул тэгээд юу яах вэ тий? тий. Бас юм ховордвол багсах гэж ихсэн итгэл байх та тий. нэ одоо давгүй идэнэ. Иш томсон бюронууд Морд бол тоож идэхгүй юу? мор идэхгүй гişгдээ тэгээд Гიშгдсэн болохоор одоо тэгээд. тий. Туул бэрүү бол баг хомоолтон тэр чигээр нь холио идчихгүй. Цаг нь За хаашнаас гадаг. тэр зүүршин Тэнд асгацсан газар байгаа юу? бага бага. Энэ жил өвс сайтаад энэ зэргийн өвс өмсөг бол тоохгүй шүү. Ааш замаараа гоожуулаа яваад идэг. Тэр урд юм уу? Энд юм уу? Бадарнаха Аа цаг хайдгаа зүгээр. энэ дээр юм уу? Хайж байгаа ч тэгээд хайж. Аа цэц. Үхэр гадаа болохоор үхрийн хашаа зэвэрлэн гэж болох юм шүү тий. Тий. За тийч. Гэмчтэй. Эндхийн залуучууд нар уурга шургуундаа тун итгэвтэй юм а тий. Итгэвтэй. Юм доодол хаалч. За тентний тийм болох нэг л дуулуул тэгээ шууд Тий. таквал өрөөд ирдэг болтой юм шиг. Түрүүчийн Энэ хаагуурын өнөөдөр бас хэд хэдэн шургуултай гэсэн шүү дээ. оо за. Тэ надраг мадрагаар зарим нэг нь явсан баха. Энэ хот байшин чи бас зөндөө медаль хөргөмжлөд байна шүү дээ. Энэ дандаа таних уу? Тэ миний хамаараа хийжсэн үе юм байгаа юм да. Аа за. Та одоо тэгээ өөрөө гардаж мөрөөхөө байсан уу? Одоо байсан дөө. Жаалууд. Тэр хоёр хүүдээ ер нь бол зөвлөгч маяг зөвлөж хийгээл. Харин тий хаяг нэг өлөө дутуу мэлж хагаад л гэж очив. Модны хүүхэд нэг
чанга юм байна шүү дээ. Асуудалгүй шүү. Одоо хаасайгүй. Хаа яг асуудал өдөө. Хүн болгон тэгээд тийм дуртай бас хүүхдээ өгөөдмөр унуудаад байхгүй. Тийм байхгүй бас одоо. Тий. Одоо ч нэг хүний хүүхдээ мөр унуулах чи цалин мөнгө өгнө үдтэй. Цалин мөнгөг нь өгдөг яах вэ? Цалин мөнгө өгнө. Тэгээ нөгөө даатгал маатгал хамгийн хамруулна тий. Тэгээд аав ээжийн зөвшөөрөл гэрлэг мордуулах хөрхийн үеэр чинь л бөө ажил болно шүү дээ. Ялч хөл тэгээ нөгөө хүүхдээ аюулгүй байдал гэл одоо. Тий. За тэр ашаар орох уу? Тэгээ. Тэгээ одоо ч тэгээд өөрийн спорт гэдэг яахгүй. Спорт болчлоо л доо. Аа. Арай дөрөв үед бол бас нэг үндэсний зүгээр тийм наадам байсан бол одоо чи спорт чиглэл рүү болцсон. Бүхний стандартын дагуу байх хэрэгтэй гэдэг шаардлага гардаг болчихно. Одоо бол энэ бируудыг бол хомоод идэж гин үү? Хамаа идэхгүй. Энд цамаа. Цамаа байна тий. Цамаа тий. Тэрнээс энэ тижээлийн морины хомоод гэдэг чинь бол жиг тэдэрт чи хоол болдог үстэй. Энийг цэвэрлүүлэхгүй штэ ороод оруулчихтлаа бүгдийг хамаад идэж штэ. Тэгэндээ Тий. Энэ жил бол жоохон цамаа бай цаг сайхан болохоор гараа зулгаах юмтай. өөрчлөл бүр эдний бирууд тоглож ирээгүй гэж яах чинь үү? Харин тий өдөө унтад нэг ядуу хогшоо хөвөө өнөөний тугал могол гонж мөнжний нэг өдөө онч мөнч тийм нэг гадаа авч идэх юм аа. Тий. Танаа чи өдөөс хоёр дүүхтэй юм биш тий? Хоёр хүүтэй. Хоёр үуч хоёул мал дээр юм Тий биш? хоёулаа мар дээр дээ. Бас болж штэ бас нэг хөдөөлөлттэй саахан. Одоо маллаа байгаа гэвэл. Нэг нь алтуулганы эзэн болсон. Харин тийм гин. Тий. Багасаар латорнууд л адуугаа аваад л 16 долоотоогоос аваад л тийшээ. Одоо адуутайгаа явсан үндэ манайд самна. Зөө зөө. Тий тэгээд адуугаа л олж идэв хүн. Таны бас сайхан үлгэр дуурал байна л да тэгэл. Яг адуу усгаагүй малыг усгаагүй өсөлтөө байна. Цаг сайхан зүйлээ дөө. Сайхан адууга сайхан маллаж ирсний үлгэрэл одоо энэ хоёр хүү явж байгаа байлгүй. Ханд. За одоо сайхан залуучууд адуу руугаа их ороод Ханд. адууны хөгжиж сайхан болж шүү. Харин тийм мармалаа унаад энэ чадаач өчөргөө шургуу маргунта. Тий. Дуртай идэхтэй юм. Сайхан жорхол дуулж өндөө. Тийм бэ. Айгуу сүрхий болсон байх шүү. Тий. Тэгээд одоо аймгийн авраг, бүсийн авраг, улсын авраг гэдэг их олон тэмцээнүүд зохион байгуулагддаг болж тий. Их тэмцээн зохион байгуулдаг болж одоо. Тий. Шургуу тэмцээн гэл. Ажил төрлөөд зохицуулаад тэгээд ямар чухал ажилттай байсан нь шургуундаа бол давхад дөрдөг гэдэг байгаа тийм чинь. Яаж ийж гоод вэ? Тий. Хонцны дактер шургуураа тэнгэр яахгүй л тэгээд. Өнөөдөр ч одоо түрүүхэн л нэг хэдэн өнөр уцтаал хийжсэн чи ингээд залуучууд цугулчихлаа шүү дээ. А энэ нэг хонч. Тэр өөрсдийнх нэг дуртай юм болохоор тэгээд Тэр нутаг орхон нэг хүнд хэлсэн баха. тэр нь баруун талаа бодвол бас нэг энэ зүүн талын залуучууд бас нэг одоо Сүхбаатар, Хинти, Доронт байт юм уу. Ур чадрын үед бас нэг арай илүү байгаад гэдэг үү? Тийм баха. Ураг шилбэрээ хийх нөхцөл шал андаа шүү дээ. Хаашаа энэ биндэр өмнө рүүгээ бол ер нь л ураг шилүүтэйг дээр үйл ярьдаг байсан шүү дээ. Тийм. Ерөөс тэгээд адуу хэлбэхтэй ер нь адууны соёл өндөр хөгжсөн нутагч гэх л бахал да. Тийм ба. Тийм ээ. Тэр тал ийм байдаг байх. Тий. Цаасаа урагч тэгээд хөөцсөл манд ярьж өгдөг байсан. Одоо ч ер нь тэгж харагдаад байгаа шүү. Одоо ч баста тал руугаа харагдчихлаа гэх юм аа. Танаа залуутаа бас ингээл адуу өгөөл алгуулчдаг гэсэн үү? Бас манай хүн адуун сонирхолтой. Сонирхолтой. Тий. Бас адуу малын өсөхийн төлөө бас чармааж явсан бас. Одоо сонирхолгүй байлаа гэл одоо энэ хоёр хүний юм сайхан адуучин болов уу гэдэг тийм ээ. Тий. Одоо яраас ингэж явдаг.
Ямар тааш Өрлөн дуусах. өдрийн за би нэг жоох удаа хэлдэг шүү. Хоёр маань жоох удаахан чимхээр өдрийн ажил ч ер нь багтаа байд юм байна дөө. Тэгээд ямар ч сан ажлаа амжуулцсан. Одоо орой хоолой хийж яваад нөгөө адуучтай бэлэн болохоор юухан шургуул тэмцэнэ дуусгаад ороод ирэхтэн. Ядаж хоолыг бэлтэж байж дээ тийм ээ. Тэ. Нэг нутаг уугуул Батнар уу? Батнарын Идэрмэг 5 дугаар баг. Идэрмэг баг. За за. Яс нэг олон жилийн өмнө дээр чинь Идэрмэг багт гэж бас нэг нэвтрүүлгийн ажлаар нэг ирж исэн юм биш үү? Идэрмэг багийн нэг малчнууд. Бас л энэ бэрхийн зүүн тал руу байсан санагдчихэв. Ер нь энэ авчил зүүн тал руугаа л Идэрмэг баг гэж бодгоо. Жохон урд тал руугаа, бэрхийн урд руугаа тий. За за. Тийм хаа би нэг зүүн тал руу нэг очиж исэн санагдаад байна. Хүүдүүд тэгэл одоо надам алтайг ойр өсөх. За тэгээ танаа хүн ч гэсэн энэ надам алтай ойр өсөхөд ер нь танд бол нэлээ ачаал ирнэс нөгөөдөл чи ингээд надам алгаал явчихна. Гэрийн ажил бол ер нь тань дээр их буун үз. Гэрийн ажил ирнэ л ачаал гайвгүй тэгээд угаасаа л хийж сурсан болохоор тэгэл дор намжуулаад Дадсан ажил болохоор тийм ээ. Бол өнөөдөр жишээ нь харж байхад бол манай жанчвчин бас ганцаар байна шүү дээ. Манай хин ганаач болохоор хоёр хүүхэдтэйгээ тэгээд гарч орох бас жоохон замуутай болчих тийм ээ тий. Тэгээ одоо өнөөдөр яг та бас нэг өдөр ч гэсэн дэлээ бас нэг талаас цуглаад ажил төрөлтөнд тусдсан болоод тэрэндээ ч манай бас нэг жоохон зав гараад бас нэг шургуу мургуу хийгээд авлаа шүү дээ тий. Болж шүү дээ ч тий. Хоёр маань бас энэ ойрхон байд юм биш тий. Хүүдүүдтэйгээ танаа хоёр. тий. Ойролцоо гэхдээ манайхан урд чулуу ороод тэгээд нэг ууланд өвлждгээ. Тэгээд өнөөдөр хүмүүс маань нэвтрүүлэг ирэхээр битээр ирээд Засамлаасаа бүр урагшаа гэсэн үг тий. сайжруулсан замаас уршаа ууланд. Хоёр маань тэнд ямар мал хариулаад байна. Үхэртэй. Бас үхэртэй. Нөөц. Ер нь 3 гэрийнхаа хоныг нийлүүлээд энэ зүүнтэй явуулсан юм уу? Зүз. Тэгээд 3 гэрийнхээ үхэртэй манай хүн битээр ууланд өвлждөг юм аа. За хоёр хүү бол ерөнхийдөө адуугаа голцоод агнаал. Тэ? Тэгээ нэг дижилийн эвдээ үхэртэй. Одоо хүүхдүүд ингээд сайхан адууч гэнэ. Хүүхдүүд бас л адуун дурлсан хүүхдүүд байгаа дээ. Тэг баха. Одоо манай энэ хний жинчэн хүүчлүүдээс морь унал гэсэн хүн байх юм биш үү тий? Морь нүдэн сэргээл явчих. Нүдэн сэргээл явчих юм. Одоо тэгээд нэг талаараа бас арай л бага байна тий. Бас нэг морь мал унуулахад бас нэг жоохон. Ер нь бол ганаа айцтай л үлддэг байлгүй. Тий одоохон арай уралдаагүй болохоор бас гайгүй нэ аавд нь итгэл тэгэл. Уралдаад эхлэх юм бол жинхэнэ айдас үдс болно шүү дээ. Тэгээ шүү дээ тий. За энэ 5 гурлыг багтаач бас багтах нь унаа ч. Дахиад нэг жигнэр байгаа шүү дээ. Дараагийн гурлыг тасалж байгаа хатгыг чин гаргаад тавьчихвал. Энийг жигнэ та. Жигэн ч юм уу? За тэг. Нэгэ дүүргээл болчих юм уу? Тэгээд дахиад нэг жигнэр байдаг. За. Цагаан сарын бэлтгэл бол хийж эхлэх гот. Арай л эртүндээ тий. Тэр сарын хугацаа байна уу гэх. Тий. Гэтэл одоо нэг мэдхнээр хаяанд тулчдээ шүү дээ цагаан сарч бас л.
За, шургуун амжилттай болов. Шургуун амжилттай боллоо. За, хэдэн ороод хэн төрүүлчих вэ? Энэ өрхөн хэдэн залуучдыг өглөө хэлээд. За. Тэгээ орондоо хайж байгаа. Энэ Батэрдэн гэдэг энэ сумын хойгоор гэдэг. За. Тэр залуу хоёр төрөөд энэ төвчнөө гэдэг энэ Баян хаанд идэх нэг залуу. За. Тэр хоёр төрөөд би гуравт боллоо. Бас. Ер нь медалаас ер нь байнаас халдгүй биш тий. Сайн байл гэсэн үг шүү дээ тий. За, будын хувьд яав? Би давгүй. Аль шатанда гасагч юу? Нэгийн даванд л. Нэгийн даваад явчихсан. За. Гэтэ залуучууд бас мундаг байна шүү дээ. Тэгэл өглөө ярихад эн чинь тэр дороо 10 залуу ингээл 11 залуу цуглаад ингээд бас хоорондоо бас хөөрхөн тэмцээн уралдаан зохион байгуулчих шүү дээ тий. Бас нэг тодорхой хэмжээний бас нэг урамшуулах бас нэг жижигхэн бооцоо байгаа шүү дээ. Тий. Манай сумны адуучдын групп гэдэг нэг групптэй. За. Тэгээд тэрэн дээрээ яаж байгаа л дорол цуглчих шиг л. За. Мундаг байна шүү дээ. Адуу нь бол зөвхөн танай адуу байсан уу? Тий. Энэ гэхдээ бас нэг тэр адуугийн зааж өгдөг нь бас их зүгээр юм тий. Тий одоо тэрийг ургал гэх тийм ээ. Тий. Яг гарж байгаа болгоноос нь дуртайгаа ургалдаг. Одоо тэг гаргахдаа за тэр хонгор газрыг шүүгээл ингээл заагаад өгж байгаа нь бас тэр ургалж байгаа хүмүүстэй ч гэсэн бас нэг ур чадрын бас арай илүү шалгаад байгаа юм шиг. Тий. Байна шүү дээ тий. За манай бод өнгөрсөн жилийн алтан унганы эзэн. Тий. Алтан унганы эзэн тий. Тий. Алтан унганы эзэн ч одоо бас нэг адуучууд дундаа л одоо яа нэг юм олон жил адуу одоо Дагсан. үр бүтээлтэй амаалсан гэдэг ч юм уу тий. Тэрнийхэн үзүүлэлтээр л шагнад юм уу тий. Хэдэн жил адуу малж байгаа юм? Одоо бүргээ 10-аад жил болчих, 10 гаруй жил болчих. Сургуулаас гараад л аль багасаа л ер нь адуу дагдаг байсан төө. За. Тэгээ сүүлийн хэдэн жилийн унганы төлмөл гэдэл. Айхтар олон унага эндээхгүй. Ямар нэгэн зүгээр нь засгийн адуу бол хариулахгүй зөвхөн өөрийнхөө л адуу гэсэн тий. Гэхдээ бас тоотлогоог нь бууруулахгүй төлөө бүрэн бүтэн орно гэж янз үзүүлэлтүүд байдаг л х тий. Одоо маргааш бол одоо ингээ бүрүүтээр залаа тэр хол томоохон шургуу болох юм бол энд одоо бол олон залуучууд л цуглах. Тэнд олон залууч машины үтэж гисэн. Машины бооцоотой. Машины байт юм уу тий. Тэгвэл тэнд ч гэсэн янз юм болох юм шүү дээ. За маргааш нэг машин аваад ирээрээ. За. Амжилт бод явах юм уу? Явна. За. Хоёулаа тэгвэл амжилтаа сайхан оролцоод нэг нь машин унаад нэг нь мотоцикл унаад ирээрээ тий. Тий. За амжилт хүсье. За. За. За ингээд оройч болчлоо. Шургуу тэмцээний хайрнаас нар жарахаас өмнө нэг дуусгалаа та тийм. Тэглээ. Тийм. Нар жаргахчулж бас тэгээд харанхууд бол одомор шургуул нэгж байх уу? Байхад гэрэл мэрэл тавьдаг ч юм уу тэгээд цар гаруулдаг гэдэг бас ороод нь дуусган та. Бас болол бах та тийм. Ямар харанхуу болох юм сайхан хэмжээ туслаа. За сайхан хоолч гарлаа. Бид гурав хийсэн бууцыг гэдэг. Бид гурав гэдэг. Пинги хаалга хаачих юм. За тэгээд өнөөдрөөс танаа дээр нэг өдрөөс сайхан өнгөрлөө. Тэгээ одоо гадаг ажил төрөл амжуулахаас илүүтэйгээр бас олон сайхан залуучууд цугласан газар ирж бас адууны тоосонд орж ойр тоос ингэж олон адууны захад очиагүй юм байна. Бас ер нь ямар ч Монгол ирэх хүн бас нэг адууны захад очиход бас нэг сайхан хямар сэргдэг бохоо тий. Цэглгүй яах. Тий. Ямар ч одоо адуутай ойр биш юм а гэхэд за адуутай ойр биш юм а гэхэд тэгэл ямар ч Монгол ирэх хүн тэгэл адууны захад очиход цаанаас л нэг өөр өгдөг шүү дээ. Цэглгүй яах. Тий. Таантгийн залуучууд бол сайхан хямрлаг залуучууд байна да. Ер нь шургуунд л үзүүр дөрүүгээл байлцлаад нүдэг залуучууд л надад зогссон байна да. За. Тийм байна. Өнөөдрийн төрүүлдэг залууч бас урд нь ундаг амжилт үзүүлж байсан залуу шүү дээ. Тий, надад хөлбөмбөр төч нэг машин авдаг чинь үү. Тий. За. Машины бооцоотой, машины байтай. Тий. За. Ундаг байна шүү дээ. Машины бай гэснээс одоо хин жанчиг ер нь хамгийн том ямар бай авч ирсэн. Сонирхуулаад хэлгээд. Одоо энэ шургуу тэмцээнээс. Бас нэг машин л юм да тийм ээ. Машин авч ирсэн юм уу? Тий. Хаанаас ямар машин авсан? Нэг сарын нэгэнд нэг машины шургуулад. За. Тэрэн төрүүлчихсэн. Тэр бас нэгэн техний 3-4 жилийн 4-5 жилийн. За. Тэгвэл мунд биш. Ямар машин авсан? Нэг жижиг төрүүлсэн. Тийм үү. Гэхдээ бас эр хүний хэмэр
Ёндоо шүү дээ чинь тий. Мундаг нь. За тэгээд сайхан та бүхэнтэйгээ нэг өдрийг хамт сайхан өнгөрүүллээ. Гэртээ сайхан биднийг зочилж хүлээж авсан маш их баярлалаа. Тий. Одоо тэгээд юу хавар хаяанд ирлээ шүү дээ. Тий. Одоо энэ сайхан өвөл юм сайхан болж байгаа юм чи хаварч одоо нэг хайхтар муутахгүй л үү. Тий, айгу сахаа уруулна хойно. Одоо тэгээд малын төлийн ажил байна да. Төлийн ажил гэдэг шангаж байна да. Тий. Яг нэг хайхтар цасан шууруу шамраг тавиад авахгүй болч одоо тэгээд Тэр актер гентил юм гайгүй. гинтил юм болчихгүй бол тий. Над нөрстөн гişэр нэг Өнгөн сайхан аваа гайгүй хоо мал трактор очиж тий. тавгах. Одоо хононд авч төлөвлөнө гэсэн шүү дээ тий. Тий. За тэгээд өвлийг сайхан өнтөөд аваад уран хавартаа сайхан их залгаараа төлөв бүрэн одоо бас хаврыг сайхан ухтаараа. За Тий. Та бүхэндээ бүгд нь амжилт хүсье. Тэгээ бас би бас танаар бахархаж сууна. Одоо энэ сайхан хоёр залуугийн хөдөө сайхан мал ахуй дээр нь тий байлгаж өндрүүлж энэ сайхан тал нутгаа эзэнтэй байлгаж ингэж байгаа тань бол их сайхан байна. Тий. Манай хоёр залуу манай будж анч хоёр ч гэсэн бас тэгээд сайхан залуучуудаа үлгэр дуурайлуулж адуу малаа сайхан адуулж энэ сайхан нутагтаа ингээд залуусын төлөөлөл болоод байж байгаа ч бас гоё шүү дээ. Өдөө нутагт одоо бас залуу малчид бас цөөрөөл тий зөрөөд л ба. тий. Тэгэхээр чи одоо нэг хүүхдээ сургууль явуулахыг бас хин бай гэх юм тий. Тэгэхээр чин танаа хоёр хүүхд чи хоёулаа сайхан ингээд өдөө байгаа ч их гоё шүү дээ. Тий. Тэгээ бас олон сайхан залуучууд үлгэр дуурайлж авч өдөө ингэж бас сайхан амьдарч болдгийм аа гэдгийг бас хоёр дүүгийнхаа нэг өдрийн амьдралаар бас харуулсан баха гэж бодож байна. Тий. Олон сайхан залуучууд үлгэр дуурайлж авах байгаа. Тийм ээ. За тэгээд халуун дээр нь сайхан хоол өдөд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг энд өндөрлөе. Тэгээд бид эдийн бас зорж ирсэн ирж гисэн сайхан бүтлээ та хэдтэй маш их баярлалаа. За. Тий. За та хэд цаа яваараа. Энэ замтаа цаа яваараа. За гэлээ. За тэгээд дараа эргээд сайхан уулзахын эрүүл тавья да. За нэвтрүүлгийг өндөрлөе. Та хэдтэй баярлалаа. За баярлалаа. Үндэсний өсөлтөд дүгэн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевиз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхэндээ өргөлөө. Нэвтрүүлэгтээ маань Монгол гутлын уран удам компани хамтран ажиллаж байгаа. Энэ удаагийнхаа нэвтрүүлгийг бид Хинтээ аймгийн Батнаруу сумын 1-р багийн малчин Жанчив нэмэхээс бэлтгэн хүргэлээ. Ингээд нэвтрүүлэгтээ хамт байсан. Үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногийн 5 гарагт шинэхэн айлтай, шинэхэн зочинтой үзэгч та бүхэнтэйгээ эргээд уулзнаа үзэгчтэй. Тэр баяр та. За баярлалаа та бүхэндээ. Эдгээр халуун дээр нь хоол идцгээе. За баярлалаа. За.